За сайн байцгаана хүүхдүүдээ. Ерөнхий ёс зүйн багш Болормоо байна. Өнөөдрийн үзэг хичээлийн сэдэв бол монголчуудын гол орон сууц болох гэрийн ёсыг тань мэдэх гэдэг хичээлийг үзэх болно. Энэ хичээлийн зорилго нь бол монгол гэрийн бүтэц, түүнтэй холбогдсон утгын үг хэллэгийг мэдэх, гэр барих болон буулгах, ачих зэргийн ёс цээрийн тухай танилцах болно. Монголчуудын үндсэн сууц бол монгол гэр юм. За монгол гэрийн хувьслын талаас нь бид нар гэр маань яаж үүсч хөгжсөн тухай бид нар авч үзье. За гэрийн хувьсал нь болохоор нэгдүгээрт урц хэлбэрийн байсан байна. Хоёрдугаарт энгийн байсан байх нь, гуравдугаарт нь урт гэр байсан байх нь, дөрөвдүгээрт нь 11-ээс 13 дугаар зууны үеийн гэр, тавдугаарт нь бол орчин үеийн гэр гэж хувьсал хөгжилтэй үүсч хөгжиж ирсэн байх нэ. Монгол гэрт монголчуудын уран нарийн ухаан, ур ухаан, сэтгэлийн онцлог, ахуйн соёл бүрэн туссан байдаг. За тэгвэл хүүхдүүдээ өнөөдөр бид телевизийн гэр барих ёсны тухай бичлэгийг үзэж танилцъя. Гэрийн бүтэц. За гэрийн бүтцийн бүрдэл хэсгийг хоёр хэсэгт авч үздэг байх нэ. Монгол гэрийн бүрдэл хэсгийг гэрийн яс мод нэгдүгээрт нь бол хоёрдугаарт нь бүрээс гэж авч үздэг. Хоёр хэсгээс бүрддэг байх нь. За тэгвэл яс мод юу багтдаг гэхээр тоон, уйн, хан, хаалга, багна гэх мэт зүйлүүд бол яах нь яс модод багтдаг байх нэ. Тэгвэл хоёр дахь гэрийн бүрээсэнд бүрээс хэсэгт бол өрх, туураг, дээвэр, цаваг, хошлон, осор гэрийн бүрээс зэрэг багтдаг байх нэ. За монгол гэр бол монголчуудын оюуны болон эдийн соёлын үндэт өв юм аа. За энэ болохоор 2013 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Монгол үндэстний нэгэн бахархал нь юу юм бэ гэхээр гэрийн урлалд гэрийн яс модны урлал, түүнийг хээлж чимэглэх тэр үйл ажиллагаа гол байр суурийг эзэлдэг байх нэ. Хүний бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх талаас нь авч үзвэл монгол гэр бол ачих буулгах нь эртнээс баримтаж ирсэн тусгай ёс горим, нарийн дараалтай зан заншил, цэвэрлэх ёсыг тусгасан өвөрм санцлагтай хүний бүтээл сэтгэлгийг хөгжүүлдэг байх нэ. За гэрийг буулгаж барих нь бол маш нарийн дэг ёс жаягтай. Тэгвэл гэрэг барих буулгах ёс нь бол гэрийн авдар сав томоохон тавилгыг бол гэр барихын өмнө гэр дотор байрлуулна. Гэрээ барихтаа эхлээд яс модыг дараа нь гэрийн бүрээсийн дарааллын дагуу барьдаг байх нэ. Харин буулгахдаа анх барьсан дарааллын эсрэгээр нь буулгадаг байх нэ. Монгол гэрийн зан заншилтай хүндрэлтэй хандах нь соёлын үеийг
хадгалахад асар их үр дүнтэй болдог байна. За гэрийн даалгаварт гэр барих дарааллыг одоо бодож за гэрийг хэрхэн дистралд буулгаж болдгийг хүүхдүүдэд дэвтэр дээр бичээд ирээрэй. Өнөөдрийн хичээл өгөр дуслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.